За юуны өмнө та бүхнээсээ бас 5 цаг хүлээлгэсэнд уучлалт тусмаар байна. Ямар их ажил алдаж, ямар удаан одоо хүлээж байгаа болов. Төрийн байгуулалтын байнгын хороо 11 цагаас хуралдах ёстой байсан. Тэгээд сая нэг 15 цаг орчимд одоо эрт арай гэж бүрдэж хурлаа хийлээ. Гэсэн ч одоо бид улсын их хурлын багц хуулиудаараа гишүүдийн ёс зүйн асуудлыг бас цэгцлэх ийм хууль энэ төслүүдийг ярьж байхад тэгэл бас л дахиад одоо мэтгэлцээ маргаан үсэл сандал суудлын асуудал яриад тэгэхээр тэрнийгээ бас хэлцэж чадахгүй ингээ хойшлуулчихлаа. Ер нь ёс зүйн өндөрлөгөө өөрсдөө хадгалсан хүмүүс өөрөөсөө одоо өөрсдөө ёс зүйтэй байж бусдаас одоо бас ёс зүй нэгдэг. Тэгээ өөрөөсөө нэхээгүй ёс зүйгээ бусдаас нэхэх нь өөрөө эргээд нөгөө дахиад нөгөө ёс зүйн асуудал гэдэг шиг. Тэгээ улсын их хурлын гишүүд өөрсдөө ёс зүйгүй байж иж тэгээ одоо төрийн албаа хаагчдын ёс зүйтэй байдлын одоо энэ тайлангийн хилцээд суух нь бол үнэхээр ичгэвтер асуудал юм аа. Та бүхний дүгнэлтэн дотор бол яг уу нийгэмд бас хэлэхгүй ч гэсэн төрийн өндөр болон томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн манлайлалын шалгуур үзүүлэлтийг бий болгож хэрэгжилтийг хангуулах шаардлагатай байна гэж бичсэн байна. Баярлалаа. Зөв. Улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрм хуулийн зохицуулалтын уялдааг хангах төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн хамрах хүрээ зохицуултыг наривчлан тодорхойлох зэргийг одоо бас оруулсан байна. Зөв. Үнэхээр улсын их хурлын гишүүд бид өнөөдөр ёс зүйтэй байх хэрэгтэй байна. Ямар сайндаа л одоо Монгол улсын ерөнхийлөгч улсын их хурлын гишүүдийн ёс зүйтэй холбоотой хууль өргөн барьж авах үед би бол тухайн үед одоо жагсаалтын гишүүдийг л онцолсон байна. Ер нь одоо бүр эгүүлэн татхаар санал оруулсан байна гэдэг тухайн үед эсэргүүцчихсэн. Тэгээд улсын их хурл бол яг хүлээгээд авчихсан хилцэж эхлэхгүй байна. Улсын их хурлын гишүүд өөрсдөө хууль санаачилж өөрсдийнхөө ёс зүйгээ сахилах хариуцлагаа дээшлүүлье гэд яг одоо хууль хилцэж байна. Ерөнхийлөгч шиг хуралдааныхаа 30% нь одоо биечлэн оролцоогүй, санал хураалтынхаа 30% нь одоо оролцоогүй байх юм бол эгүүлэн татах гээгүй ч гэсэн хуулийн төсөлдөө бид юу оруулсан бэ гэхээр хуралдааныхаа 50% нь оролцоогүй бол таны тухайн одоо сарын үйл ажиллагааны зардлыг бол олохгүй. Албан ёсоор товд тавигдаж байгаа хуралдаан чуулган дан ганц гэлтгүй байнгын хороо ажлын хэсгийн хуралдаанд оролцоогүй бол тухайн өдрийн чинь салингийг нь олохгүй гэж одоо зааж оруулж гисэн. Харамсалтай нь ажлын хэсэг одоо бас энэ үйл ажиллагааны зардлыг хасахгүй байх ийм саналыг бас оруулаад ирэх шиг болсон. Сая тэгтээ бид бас хамгаалаад үлдлээ. Та 50-аас дээш хувьд нь ажиллаа хийгээгүй бол үйл ажиллагаа гэж юу байх вэ дээ? Зардлыг чинь хасах чинь зөв юм учраас хариуцлагатай бай. Улсын их хурлын тухай хуулийн 41.2, 44.1-11-т улсын их хурлын гишүүн бусдыг гэмт хэрэгт гүтгэх доромжлох хориотой. Тэгээ энэ хориглосон зүйл заалтыг зөрчих юм бол иргэний маргааны журмаар шүүхэд хандаж болно гэж бас заалт оруулсан байсан. Үүнийг бас ажлын хэсгийн хүрээнд бас хасах юм санал оруулсан байх шиг байл. Угаасаа хориотой зүйлийг зөрчих юм бол та шүүхэд очих л болно доо. Тэгэхээр гишүүд өөрсдөө бусдыг гүтгэж доромжилж ёс зүйгүй байх юм бол яаж бусдаас энэ ёс зүйг нэхэх гээд байгаа юм бэ? Та нарт ч гэсэн ажиллаа хийхэд хүнд байдаг байлгүй дээ. Энэ гишүүдийг хараач. Юу би яаж ёс зүйтэй байх юм гэж. Тэр одоо юу хэлэх вдэ? Тайлангийн сонслоо. Улсын их хурлын гишүүдээ л одоо ёс зүйтэй бай гэж уриалъя да. За, нарийн